Та хэр ойрхон бэ? Яг зэргийг одоо би анх тэгээд битгэр өгөн таньд биш л дээ. Зориг маань одоо ажилласан холбооноос яаж тусгаалж гарах болсон шалтгаан нь юу? Яг энэ арсан холбооны дарга байх үед бол Та яг арсан холбооны дараагаар хэдэн онд ажиллаж байсан? 98-2000 гад. Зорилгож байгаа дарга байсан нь байсан арсан намыг яаж өөрчилсөн? Яаж одоо өнөөгийн нийгэмд нь зохицсон сайхан зорилгоо бол толгой байж шүү дээ. Надад ардын нам 13 удаа ирвэсгэсэн. Энэ хугацаанд. Ямар амар юм бэ? Гэтэл манай арсан нам 11 удаа ирвэсгэсэн. Та тэгээ нуруугаа ахуулаа хаширсан юм бэ шүү дээ. Нэг л ярьж өгөхгүй байгаа байхгүй юу? Шүмжлэг зоригтой хэлэхгүй. Юу юуг шүмжлэх юм? За сайн байцгаана үзэгчдээ, манай зоригтой яриг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаард маш хүндтэй зочин хүрэлцэн ирлээ. Тэгээ урьдчилан маань хүлээн авч ирсэн танд баярлалаа. Ардчилсан намын анхны гинсэг, ардын их хурлын депутат, улсын их хурлын гишүүн, Монголын ардчилсан холбооны даргыг хийж байсан эрхэм бэлэг сайхан таныг одоо би үзэгчдээ уулзуулж байгаа баяртай байна. Тэгээ танд энэ өдрийн мэндийг. За баярлалаа. За тэгээ хоёулаа одоо нэвтрүүлэгт өөрөх басан шалтгаанаа би товчхон үзэгчтэй хэлээ. Ерөнхийдөө ардчилсан нам маань одоо дуртай болгоно янз бүрийн мэдээлэл хийдэг, янз бүрийн түүх одоо ярьдаг юм байдлууд ажиглагдж байна. Хэдийгээр одоо хүмүүс өн цэнтэй баримттай юм ном хэвлэл гаргаж байгаа хэдий ч тэрийг бас тэр олон хүмүүс үзэж чадахгүй, уншиж амжихгүй байгаа учраас би таныг бас үзэгчдэд илүү өөрийнхөө одоо эрхэлжээс ажлынхаа бүрээр мэдээлэл өгөөч гэж хүсэж байгаа. За тэгээ саяхан зориг агсны маань хөшөө одоо нүүдэл судал хийж буураас хийлгэж буцаад ирсэн. Тэгээ энэ талаар би танаас сонирхож асуумаар байна. Тэгээд хайрсан байхгүй. Хөшөө ингээл дурманд ингээд ачаал явчихдаг тийм. Тэгээд яг зөвөр аюу сонир санагц зөвөр миний хувьд яг тэгэхээр нэг хоноод эргээд буурин дээр ирж байгаа байхгүй. Тэгээд арсан холооны анх үүсгэжсэн хүн анхны лидер нь байсан тийм ээ. Тэр хүн арсан холооны баярн дээр нэг хончоо төрөөд ирж байгаа. Нэг талдаа бас нэг сонир тийм. Тэр бас ингээд их сонир хувь зүйтэй юм байна л гэж бодож байгаа байхгүй. Энэ олон жил тэгэл дууж амлал сонгуулийн бүрт нэг PR болол тийм ээ. Тэгэхээр яг хуу алдсан хүн 10 юутай гэдэг тийм ээ. Авсан хүний нөлөөтэй нэг яриа. Тэр шиг яг ингээд ойр дотных явж ийсэн хамтраад ингээд зүтгэж ийсэн хүний хувьд надад одоо зөндөл хэрэгцээ бодол байдаг л та. Тэгээд ямар ч одоо ингээд өсөхний ясаар оролдоод тийм ягаад ч энэ хүн өөрөө бас Монголын түүхэнд үлдсэн хүн. Гэхдээ ийм том дойлонтой байна гэж болсон. Тэр хүний өөрийнхөө байга байдал гэж бодож байгаа. Та хэр ойрхон бэ? Бид нар одоо яг ардчилсан хувьсгалыг одоо манлаас нь тэргүүлсэн одоо үн цэнтэй энэ нийгмийг бүтээхэд хувь нэмэр оруулсан хүн зориг гэж ярьдаг. Гэтэл мөн чанартай болохоор тухайн хүн бас энэ нийгмийг авчрахын тулд амь насаа алдсан гэхээс илүү бусдын гарт хөнөөгдсөн байхгүй яа. Тэргээр нь одоо зарим хүмүүс хитрхи бас ус төржилт хийгээд яваад байгаа хилмигдүүлээд байгаа юм гэсэн юм бодол байдаг. Яг зэргийг одоо би анх тэгээд битгэр өгөн таньд биш л дээ. Тэгээ яг тэр арсан холоонд орчууд анхал тэгээд би жирийн гишүүн тэгээд салбар зүйлийн зах зүйлагч гэдэг утгаараа л одоо таарлаа. Тэгээд яг бид нар хувьсгалын ихний үеийн чинь тэгээд салбар зүйл 196 орчим салбар зүйл байсан. Тэрний нэгнийх нь би одоо төвдөгч юм. Салбар зохицуулагч байсан. Тэгээ орон болгон бид нар уулзч ярилцсан. Тэгээ 200 уулаад цугларч ингээд ярьдаг байсан. Тэгэхээр тэр үед бол яг мэдээж зориг бол одоо ялгарч ирсэн л та. Яг тэгэхээр өөрсдөө өөрийн нэг онлын мэдлэг өгөхөөр өргөнтэй. Марксизм, ленинизм тэгээд шинэ ухааны коммунизм гэдэг чинь багш нь байлаа шүү. Тэгэхээр нэг талын өргөн мэдээлэл нөгөө талаасаа илүү тийм Reuters ч юм уу барууны мэдээллүүдийг бас их авдаг уншдаг тийм ээ. Тийм өргөн одоо нэгдүгürt хамгийн том тийм цар хүрээгээр сэтгэдэг нэг чухал.
таалагдсан. Тийм ч учраас одоо юм ярихтаа ч их сайн цэгцтэй. Дигт сайтай. Тэгэхээр бидний дундас харахгүй л онцгой хүн байсан. Зэрэг хоёр бол яасан гэхээр сони учиртай. Манай сонгуул орж өгсөн. Ер нь алсан хүчнээс би дагчдаа нийлээд 49 хүн 330 хүний сонгогдсон тийм байд. Алсан хүчнээс ерөөсөө би дагчдаа 49. Тэгээд тэр үед манай ихэнх нь одоо баграл гарсан байсан. Манай лидерүүдээс алсан хүчний. Тэгээд намайг орох гэсэн би тэгээд орог. Яасан гэхээр ерөөсөө бид нар Казахын ард түмнийг бол бас арчил талбар одоо татах хэрэгтэй. Тэгээд тэгсэн чинь нөгөө хүн багралд харангуй шөнө чинь 10 хэдэн шиг чинь тоон барьсан. 15 гэж. Тэгээд би татгал заа саматыг өөрөнд оруулж өөрөө байрсаараа өөрөнд төгсөн байж шүү дээ. Тий. Би бол ингээд нэрээд яа. Тэгээд тайлбар хэлэхдээ энэ манай юунаас Казакарт үгүй төлөв яа санаа гэж байна. Тэгээд дараа нь зориг уу бас зориг уу татгал зүс багтуу. Тэр бол. Тэгээд батууд зүгээр алсан холбооны лидер бол одоо төв дохсгүй гэсэн байсан тийм. Тэгээд алсан оны дараа яг батуудыг ус оруулах. Тэгээд бид гур үлдчихэж байгаа байна. Театр хөшлөд явж байгаа. Тэгээд намайг одоо цэгцлэх ажил асуудал үүссэн. Гэсэн нөгөө нэг усан одоо хүлгэн живж яхад л юм дээр гэдэг харах байдаг гэдэг шиг юм бас. Өшөө санхүүж байхгүй, мөнгөж байхгүй, тэгээд гişүүдийн тэр бүртгэл юу ч байхгүй шүү дээ. Тэгэл тэр нэг бүртгэлүүд дандаа нөгөө намайх өөрөөр тархацсан. Тэгээд ерөн төв нам нэгдсэн юм байхгүй шүү. Энэ одоо хэдэн оны яг төв? 90 он. 90 оны төв. 90 оноос гарахгүй шүү. Гэхдээ юу нам гэхээр ардсан нам бол 2000 он учраас энэ ном ардсан холбоогоо яриад байна. Биш ардсан нам чинь 90 оны чинь 3 сарын 17-нд үүсэж ирсэн шүү. Ардчсан нам. Тий 4 сарын тэрний 5 нам нэгдээд холбоодод нэгдсэн. Тэр чинь бүр 96 оны 90 оны 95 он. Тэгэхээр би анхных нь үүслийн ярьсан. Тэгээд тэр үед бол яг үнэхээр арчлалыг одоо монголчууд дэмжсэн гэж ярьдаг. Тийм ээ. Гэтэ 430 хүнээс ерөөсөө 49 хүн байна шүү дээ. Би дагч. Миний бодлоор бол яг арчлалыг тэгж одоо жинхэнэ утгаар монголчууд дэмжих. Яг тэгэхээр энэ 36 жилийн хугацаанд 4 жил арчсан нь төр байсан. 32 жил дард байна. Тэгэхээр арчлалыг дэмжээгүй. Гэхдээ өөрчлөлт шинжилтийг дэмжсэн. Тэгэхээр энэ утгаар хамгийн түрүүнд монголчууд юун дээр нэгдсэн гэхээр ерөөсөө нэг орны хараад байх байдлаас гарья. Тэр бол гол домод хийсэн. Тэгээд зориг агсныг одоо яг ардчилсан нам гэж байгуулахад бол аль хэдийн 5 нам нэгдсэн ч гэдэг юм ярьж байгаа шүү дээ түүхэн. Тэр үед бол байхгүй байсан гэдэг. Тэр зориг маань одоо ардчилсан холбооноос яаж тусгаалж бас гарах болсон шалтгаан нэг юм. Анх бол ардчилсан холбооны үүсгэн байгуулагч гэдэг. Гэхдээ тусдаа нам байгууллага гарсан гэдэг байхгүй. Тэр нь ямар учиртай юм бэ? Тэр ийм учиртай. Тэр за яг зориг тэр их бат дээр 96 онд одоо юунаас гарсан. Доромтоос гарсан. Алтан гурван гэж амлаад бидний шин гурван мойлох сайхан мойлол зэрэг мойлог их бат гэдэг байлаа шүү дээ. Юунд гарсан эсвэл болдоо? Тэгээ алтан гурван гэдэг концепц хийхгүй. Одоо өнөөдөр бол яг тэр дөрөв 5 жил бүтдэггүй юм байна л да. Өнөөдрийн өндөрөөс ингээд харахад бидний ярьжсанаас даваад өгчсөн байхгүй тоо. За яг энэ арсан холбооны дарга байх үед бол би нэг хоёул ордноос гараа явж ирсэн. Тэгээ би ингээд явж ирснээр зориг маань ингээд ийшээс гарах ингээд дагуулад гарахлаар тэр үед дулаах болцсон тоосор тийм. Октодыг л харж байхгүй. Залуухан гэж байна. 28-29 байх нь. Тэгээ би хэлэхгүй чи ер нь гэрэл хэрэгтэй байна. Тэгээ алхаа явж яснаа мэдээллийн төв 20 шиг тийм ээ. Тэнд очиод би ярихгүй юу. Би одоо нэг нам дотор нэг парагц байгаад байна.
Гүн пракс гэдэг чинь тэгээд үйлчлээ хоорондоо дискурс янз бүрийн арга хөрмөл чухал юм байна. Бүгдээ пракс гэж байгаа гэсэн надраа гэдэг хэлсэн. Бич байх гэсэн. Тэр чинь энэ үйл үзээ манай Арсан намын одоо анхны ээж тусах хурал 7 сарын 1 сарын 7-нд болсон. Тэгээд тэр юугаар бид нар чинь шинэ либерал үзлийг томхолаад тэгээд намын дөрвөн баталж ирсэн байна. Тэрний дараагаар 5-6 сар ихлэ нэлээд хугацаа өнгөрсөн байна шүү. Ингээд нэг жоохон ажиллая гэсэн чинь манай юу чи яах ч гэсэн би бүгдээ нам байх болно. Чи холоо байх гэсэн чи харж байгаа чи гэсэн. Тэгээд хоёулаа Арсеналд орчлоо. Тусуусан хөврөнд ороод тэгээд байжсэн чинь орон 9 цагаас зориг мэдээлэл хийдэг байхгүй. Би Арсан холооныхаа одоо даргын одоо үүрэг тархинаас чөлөөлөлөө. Өөрөө хөгжлөж чөлөөлөгдсөн нь ард түмэнд зарлаж байна. Тэгэхээр түрүүнд ямар процесс болсон гэхээр Арсны гишүүн байхаг манай зориг анханаас байхгүй. Тийм Арсан холооны дараа ер нь намын гишүүн бус байх хэрэгтэй гэсэн тийм байсан гишүүн байсан. Тэрийг дагаад тэгээд ерөөсөө Арсан нам ийм одоо концепт дээр Монгол улсыг зах зээл шилжүүлдэг юм концепт хийсэлтэй. Тэгээд тэр ном одоо ингээд сүүлд би одоо ингээд бичсэн. Монгол хэлчтэй шинэ шиг Монгол. Тэгэхээр энийг хийхэд би Арсны гинсекийн анхны гинсекийн өдөрч сайжлсан. Манай зориг болох зүйл өөрсдөө бидний оюун санаанд орсон гэсэн. Тэгээ Монголын эрдэмтдийг одоо дайчилсан. Тэр үед чинь зах зээл судлалын хүрээлэн ингээд дэмжлээс ягсан. Тэгээд ачаалал гэдэг хүнийг залуу гэсэн. Эдийн засгийн хүрээлэн ингээд байсан хэн гэдэг доктор байсан. Бидний яг одоо барч. Тэгээд тэр над ингэцэг гэдэг охин гэсэн. Ингээд гэх мэтээр ингээд энэ төр сургуулиуд дээр очиод тэр 15 нэг бичиг захиа гарсан байсан. Тэр бүх хүмүүст уулзаад энэ ажлыг Монгол улсыг хөгжүүлэх эдийн засгийн улс төрийн одоо хос шилжилтийг хийх ийм одоо хөтлөмөр хийсгэржүүлсэн буюу шүү дээ. Батлуулсан. Арсан холоо Арсан чинь анхнаасаа тийм либерал үзэлтэй байгаа шүү дээ. Социализмыг боловсронгүй болох гэсэн тийм Арсан холын юм дээр 2002 оны одоо 2018-ны тэр үзэлээр хэлэх тийм байна. Тийм либерал гэсэн үзлэр хаанаас гараад ирв? Либералууд чинь анх нэг бүгд Монголын үндсэн төвчлийн намжийн либерал гэдэг үзэлтэй. Соцдик нам болохоор чинь одоо анхны дөрвөн нам байлаа шүү. Соцдикч нь болохоор өөрөө тийм социалист үзэл санаа гэсэн тийм санаа. Тэгээ бид нар чинь тэгээ судлаад ерөөсөө тэр энэ одоо социализм бид чинь одоо энэ хэцүүсэн шүү. Бид чинь дандаа сонгоод авч бүгдийн мөрддөг тахиндаг. Тэгээ бүгд нуусан хэрэгтэй тийм ээ. Тэгэл миний утас чинь баях чагнаас. Араахан байсан биш үү тий. Хэл дарамт нь байсан байх гэдэг шүү. Миний дагж явсан нэг ахмад ээ. Сүүлдээ бүр тэд хурдаар явжсэн. Тэгээд бүр тэгэл яхахлаа тэр хүнд чинь яаж энэ намыг одоо тэр шүтж байгаа намыг нь татан болох хүртэл тэмцэнэ гэж хэлж болохгүй шүү. Бид нар одоо ингээд социализмын тайжруулалт ингээд би одоо таныг ингээд судлаач энэ олон ном зохиол бичсэн ардчлалын үг түүхийг өөрөө биеэр туулсан хүний хувьд нэг асуулт асууя. Та энэ дээр бүр маш тодорхой маань үзэгчд хариулт өгнө. Одоо ардчилсан намыг либерал үзэлтэй хадгалтай нам гэж ингэж тулгаж явдаг. Гэтэл таны саяны ярианаас мүүдний гол үзлээр хадгалж байна шүү дээ. Анхны. Гэтэл энд чинь 5 нам нэгдээд энэ үзэл баримтлал гаргалаа шүү дээ. Одоо тэгэхээр зарим маань одоо цагтыг үзээд байна. Тэгэхээр манай ардчилсан нам бол үндэсний одоо соёл, үндэсний түүхээ суурилсан, үндэсний үзлийг түгээсэн ийм ардчлал байна гэдэг. Нэг хэсэг нь болохоор тэр чигээр либерал байх ёстой гэдэг ингээд зөрчилдөө. Тэгээд үндсэндээ нөгөө 5 намын чинь анхдагч үндсэн үзэл санаанаас болж энэ ардчлал хоорондоо учраа олдоггүй, энэ дэвээ олдоггүй юм олон жилийн өнгөрөөд ялагдлын нэг шалтгаан болоод байгаа юм гэсэн хөндлөлтийг хийхэд ялагдлалтай шүү дээ холоо гэдэлтэй. Яг уу яагаад манай Арсан намынхан бид нар гээд либерал үзэлтэй гэж яддаг бол
энэ концепцийг бичих үед тоон цагаар 90 оны 1 сарын 7. А тухайн үед бол Арсан социалист хөтөлбөрийн шин дэвшилт толгой гэдээ явж байсан. Арсан шин дэвшилт толгойнхын хувьд либерал үзэлтэй гэдэг. Тийм учраас тусдаа байж шин. Монголын ардчилсан холбоо яг ямар үзэлтэй? Монголын ардчилсан холбоо социализмыг одоо сайжруулна. Үндэсний үзэл даван бай. Тэгээ үндэсний үзэл бол дээд зэрэг. Тэгээд дээрэс нь бид нар чинь нөгөө зам авахгүй байхгүй. Тэгээ явж байгаад ерөөсөө энийг нэгцээ. Одоо ардын хурлын 90 онд 5-аас одоо ингээд 90 оны хувьс юу боллоо шүү дээ. Ардын хурлын сонгуул боллоо шүү дээ. 7 сард. Тэг чи надад ингэж ажиллаа хаяад явсан. Хөдөлгөөний дэвтэрээр дараа харсан чинь ажиллаа хаяад орсрог гацсан тул хязгаас алга гэж байгаа. Та яг хэдэн онд гисэг гэжсэн? 90 он. 90 он. Тэгэхээр одоо штат 90 оны одоо юу юм? Нэг яг нэг нарийн юм ярьж байгаа чи шууд ингээд түнд ингээд ойлгомжтой хэлээ. Бид нар ингээд ярьж байгаа нөгөө Арсан ном чанах нэг өдөр зүйлтэй дээр байлаа шүү. Тэгсэн чинь бүгдийг нь огцруулаад тэр хоёрыг нь жижиг болгоно жиг болгох хэрэгтэй тиймэрхүү бид хоёр нийлээ. Тэгээд эхнийг сэлэнгэд батуул явуулсан байхгүй. Тэгэхдээ ерөөсөө шууд тагтал гаргуулаа хоёулах нь шүү. Тэгээд ажлын хэсэг байгуулад ажлын хэсгийн дараагаар батуулаа тавиад би баримт бичиг болсоолох манай хүн зохион байгуулалттай харьцсан. Ингээд бүгдээ хацсан шин. Төрөөр хэлсэн баг. Тэгээд тэгэхгүй болохоор шин зэрэг маш хэцүү юм байсан. Яагаад гэхээр ингээд одоо хадын юм яагаад ялаад байна гэхээр чимээр институционал юм байхгүй. Бүр олон жил ингээд тогтцсон нах яам тэгэл намын төвхроо гэл ингээд энэ чимээр төржсэн тийм байгууллагууд. Тийм бүр ингээд бүр багаас нь хүний чинь хүмүүжүүлээд ингээд шийдсэн. Бүр систем тийм. Өөрөөр хэлбэл тийм төржсэн тийм байхгүй. Тэгэхээр тэрийг дийлэх одоо хүчин гэхлээр гарч ирсэн шинэ хүчнүүд жолдоод байхгүй. Яг л институционал юм байхгүй. Тийм систем яг л одоо тийм тогтцсон юм байхгүй. Бүгдөө гудамж нийлээд ингээд нэгдсэн ус байхгүй. Өөрөөр хэлбэл яг улс төрийн шинжилгээ ухаан ч юм уу хаусын онол гэж байна. Хаус замбрааг байд. Тэр дунд болсон баг. Өөрөөр хэлбэл тэгэхээр зэрэг чинь тэднийг удирдаад нэг чиглэлтэй болгоод нуусрыг авч явах. Одоо тэр одоо хэцүү бэрх таваг тийм ээ. Туулах байсан байхгүй. Тэгээд яг л намын түүхэнд биш дээ. Он цагийн дараалал буюу одоо бид шинэ нэг уцаар хөвж зөв ойлгож явах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр 2000 онд ардчилсан ном 5 ном нэгдэж байгуулагдсан. Тэгэхээр таны байсан үеийн гинсэг гэдэг энэ Арсан намын түүхэнд юм байт юм уу? Таныг одоо бүлээн зөвшөөрч юм уу? Би энийг зориг гагсантай холбож ойлгох гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо бид нар чинь нөгөө орчин цагийн хүмүүс бол бүр мэдэхгүй аа. Бид нар жирийн иргэж гисэндээ зөвхөн ардчилсан нам гэж мэдхээс биш яг нөгөө тавыг чинь ч гэсэн 3 дараад нэрлж мэдэхгүй байхгүй. Тэгээд яг чинь нэг асуусан яг либерал гэдэг. Тэгээд бид нар ингээд Монголын сурвалжсан сэхэтнүүдийг бэхэлдэж шин. Тэгэхээр сэхэтнүүд гадаадуудад явсан хүмүүсээр үзэж харсан хүмүүс байна тийм ээ. Дипломатууд ялангуяа тийм. Тэгээд тэднээс чинь одоо ингээд мэдээлэл авна шин. Өөрөө тэр нийгэмтэйгээ хамт бодсон гэсэн үг байхгүй юу? Би өөрөө бас 3 дипломтой тийм. Улс төрийн дээд улс төрөлтэй хүмүүстээ юм мэдэхгүй шин. Тэгээ бид нар ингээд судлаад ярилцаад ерөөсөө энэ либерал үзлийг сонгох гэдэг тийм л дүгнэлт төгсөн байхгүй юу? Монголын хөгжүүлэх ганц. Тэгээд бас ингэ сонирхолтой тэр 22 улсын дипломатуудаас Германыхын Японы элчин сайд юм Америкийн Англи дөрөв Монголд орчуулдаг материал юмсан шин. Их ч Англи чинь бүр хэдэн 100 жил либерал нам юу вэ? Либерал нам консерватив намны хүчтэй байлаа. Америкийн бүгд найруулах нам нөгөө Арсан хоёр тийм ээ. Ямар зүйлээр амталтай тийм бүгдийг бид орчуулдаг гэсэн. Яа ихс өдөр шөнөгүй ажилтдаг байлаа. Тэгээ бид нар тийм дүгнэлт төрсөн. Тэгээ яг хуу он цагийн дараалал ингээд харахад энэ би ярихлаар 1991 оны 1 сарын 7-нд Арсан нам анхтайгаа либерал үзлийг хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр тэрнээс өмнө болохоор социалист байр суурь одоо
баримтлсан ардсан сүнсний төлөвлөгөө гэдэг социал демократ нам байгуулалт цааш явсан. Шинэ дэвшил болов гэхэлэр тэр бас юуг либерал ажлаа дээдлээд ингээд яваад Монголын үндэсний дэвшлийн нам гэдэг байгуулагдсан шүү. Тэгэхээр эдгээр бараг ойролцоогоор л ерөнхийдөө ингээд яатсан байхгүй. Тэгэхээр тэр энэ өмчилсөн гэх асуудал бол бараг байхгүй шүү. Зориг гэж юм бол яг тэр либерал гэдгийг хүлээн зөвшөөрж ирсэн. Тэрэн дээр бид зөвлөлттэй байсан. Яг л манайр нью консерватив үзэл бодолтой. Тэгээд яг зэрэг өөрөө тэрийг маш сайн судлаад онлайн төвшөнд боловсруулсан байсан. Тэгэхээр бид тэр нөгөө манайр зөвлөх байх юм шүү. Би ажлын хэсгийн ахлагч чинь либерал гэж байсуултаа. Манай нью консерватив гэж байсуултаа. Тэр үеийн яагаад арсан холоонд дараагаас болсон гэхтээ арсан холоог ерөөсөө нам болгоё гэдэг шийдвэр гаргасан байхгүй. Арсан намынхаа баг хурлаар хэвтүүлээ нью консерватив үзэл өгүүлээ. Тэгсэн чинь нөгөө дэмжээг тийм байхгүй нам болгоо. Тэгэхээр тэр миний нөгөө төрөний хэлсэн түүх гарч ирсэн шүү. Тэгээ бүгд найрлах нам байгуулахад зарлаад ингэж ярьсан. Тэгээ намаач байгуулсан. Тийм намаач байгуулсан. Тэгээд тэрний дараа чинь ийм юм бол их хурл тэр намаас дэвшээд дараа нь чөлөө төлөвлөгөөний нам гэж байсан юм. Төлөвлөгөө дараа нь. Тэгээд юуны тэр чөлөө төлөвлөгөөний нам тэгтээ нийлээ нэгдсэн нам гэж байгуулсан. Тэгээд нэгдсэн нам байгуулаад мэдээж олон тэмцлийг тэр шинэ хязгаар нэр хүндтэй ч гэсэн олон тэмцлийг авахгүй шүү дээ. Тэгэд ямар бодлогоор явуулсан гэхлээр ерөөсөө намуудыг нэгтгэе. Тэгээд энэ одоо намуудыг нэгтгэе. гэдэг мүүдэн тийм ээ. Нэгдсэн нам тэгээд манаас намын тэр нэгтгэе. 92 оны сонгуулийн дараа л үйл явдсан шүү дээ. 92 онд бол манай өөрөө арс намаас дэвшээд хөтөг шумс. Тэрс нэгдсэн намаас биш. Дэмжээ. Тэгээд яасан гэхлээр арс намаас болсон маань. Тэгэхээр жоохон би оноо гэсэн 92 оны үйл явц үргэлжлүүлсэн. Тэгэхээр энэ гоны томсод домэнч болдош томсоос. Тэгээд яг манайр яг их хурд дэвшигтэй бол манаас намаас л дэвшсэн. Тэгээд намууд нэгтгэх гэдэг. Тэр үед арсан намын дарга юм байсан. Дараа Батуул байсан. Батуул дарга юм. Тий. Би юм хэлээ. Тэгээд манайр ч нөгөө намуудын нэгтэй мүүдийн тэрийг нэгтгээд тэгэхээр ардчилсан нам гэж байгаа тэн дээр мүүд нь Монголын ардчилсан холбоо шаарсан соцдыг шүү. Ерөөсөө мүүд нь манайх тэгээд энд ярьж байгаад яасан гэхээр ерөөсөө нэгдүгээр лидерүүдийн дэвшүүлэхгүй тагсан. Одоо лидер ч юм да Батуул байна манай хэн байж юм тийм ээ. Даргамт байна, зориг байна тийм ээ. Тэгээд намын даргад одоо дэвшүүлэхдээ энэ гурвынхаа болио гэдэг ерөнхий хандлага байхгүй. Шинэ хүмүүс гаргаж байна. Тэгээд намын даргад одоо бүсэлдүүлээд манай зориг болоо гэлээ. Яалт ахгүй ингээд нөгөө олон нам холбоодод нэгдэж байгаа өнөөгийн ардчилсан нам гэж байгуулгаж учраас хүмүүс энэ дээр их төөрөлдөд тэгээд янз бүрийн мэдээлэл олон хүмүүс ингээд өгдөг учраас учир нь алдахгүй. Гэхдээ ирэх биш нэг анхшдээ бичиг баримтан дээрээ үүсгэн байгуулагдсан бүгд бүхэн байдаг хэл та тий. Яг сүүлийн үе яг одоо би нарт мэдээлэл өгч байгаа энэ нам санаас уншихад бол 2000 онд ардчилсан нам гэж байгаа. Би таны ярианаас болохоор яг та нар үед Монголын ардчилсан нам гэж байсан бол тарах гэдэг тий. Тийм Монголын ардчилсан. Тийм байна. Тэгэхээр энэ одоогийн ардчилсан нам гэдэг бол арай дараа 2000 цэцэр дараа нь байгуулагдсан. Одоо энэ зөвхөн дарахт ардчилсан нам болж байна. Гэтэ үндсэн тэгээд яг мүүдэн манайд нэгтлээ либерал үзэлтэй. Манай бид нар либерал авсан ч би либерал үзлийн нам нэгж чинь тийм ээ. Дээрс нь нэгдсэн намд чинь өөрөө юу таахгүй. Нью консерватив үзэл баримттай байсан ч гэсэн тэрнээсээ татгалзаад ингээд нэг Монголын үндэсний ардчилсан нам гэж байгуулсан юм л та. Цэвэр либерал үзэл санаа. Нөгөө талдаа үндэсний үзэл санаатай ардчилсан. Ингээд энэ нэгдүүд чинь үйл ажиллагааныхаа явцад ингээд ялтахгүй салаад юм л да. Үзэл санаанаасаа болоод тэгэхээр та яг анхнаасаа тав либерал, цэвэр либерал гэх баруун үзлээ ингээд баримталсан хүн яг өнөөдрийн энэ
одоо цагийн Монгол дээр ирэхэд хэр 100% нийцээд энэ үү ер нь бас үндэсний үзэл санаа байх ёстой. Өөрийнхөө ондоошл монголчуудынхаа бас нэг амьдралын хэм маяг тохирсон юм үзэл санаа гарах ёстой байгаад энэ үү ачилсан намын үед яг та ингэ зөвлөх маягаар мэдсэнтэй үгүй л. Яг ингээд одоо бол ингээд дэлхий өөрчлөгдөж шин. Тийм. Фукуяма гэдэг доктор яг тэр бичээс либерализм одоо сэлбэрлэл яриад шин. Тэгэхээр одоо янз бүрийн үзэл санаа байна. Тэгээд одоо ингээд дэлхийн өөрчлөлтөд хуучин бид нар чинь яг өнөөдрийн эцэгтэй үед бол ингээд нүүбигээ шүтэл тийм ээ. Эцэг байлгаа шүтэл. Тэгээд энэний дагуу явах хэрэгтэй ял энийхээ бүх юм ингээд явна гэсэн чинь социализм задарсан. Шинэ улсууд бий болсон 90 онд шүү дээ. Тэрний дараагаар болохоор одоо бол дэлхийн шинэ тогтцол бий болж байна. Дэлхийн цэрэг улсны болон улсын одоо нөлөөлийн бүсүүд өөрчлөгдөж байна. Америк гэхээр дангаар нэрх хүсэж байна тийм ээ. Энэ бол нэг нэг. Тэгээд одоо явж ингээд юу гэдэг Азийн одоо орнууд байна тийм ээ. Одоо Азийн хамт олон орнууд аяг хүчрэх гэж нэг үе бодоход Африк ч гэсэн сэрэгчлээ. Европын холбоо бол ганц одоо юуг бол Америкийг шүтэн бишрэх болоод байна шүү. Тэр өдөр Европын холбоос Англи гараа явсан шүү. Тий. Тэгэд ингээд энэ явдал нь очоод манай би өөрөө хэлж манай намын дотоод зөрчлийн тухай ярихлаар би тэр ерөнхий нөхцөлийг ярих зөв болж. Тэгээ эцсийн дүндээ тэр хямрал нь Украин Оросын зөрчил болж байгаа. Тэгээ Украин Орос хоёр ч өөрөө яасан гэхлээр одоо халах бороод хойш. Би Украинд очиж чөлөөд дээр Оросын нүдтэй хүртлээ. Чөлөөд ойлгоо. Би Украинд хоёр ч удаа. Тэр яриг нь ойлгох гэж. Тэгэхээр аялга нь өөртөө тэр нэг угсаад байна. Тэгээд тийм амар зөрчилдөж шүү дээ бас. Тэгэхээр манай Монгол ч гэсэн одоо нэг хэдэн жилийн өмнө UB канал гэсэн тийм ээ. Тэрэндээ би хэдэн цагаар өдөржин шүнжин ярьдаг байлаа шүү дээ. Бүр залуучууд тэр чинь айгүй дэлхийгээр тархацсан монголчууд гэж янз янзын асуувал чиний шиг юм хэлцээд байсан. Тэгээ бүр заримдаа хамгийн бага утгад 14 хамгийн их 17 гэж. Тэгээ сүүлд өнөөрөд захаа одуулъя. Тэр чинь нөгөө аяг сони юм билээ. 24 цагийн зоонд манай монголчууд амьд. Тэгээд чинь нэгээс ирээд асуугаад дахиад ингэ яв. Тэгэхээр тэр үед бол одоо яаж нарсан нам дотор одоо Чимбат ч тэр хэдийгээр либерал үзэл гэж яриад эхлэв байхгүй. Либералууд. Тэгэхээр хоорондоо ингэ үзэхдээ ингэ бас ингэ онцгойрох гэдэг ч юм уу. Би санаа. Тэд би ингэ та нар 3 дахь төгссөн үү? Тэгээд 3 дахь төгссөн бол одоо ингэ боловсруулалт байх юм дээ. Монгол хүү гэж юм уу тийм эсвэл бэлгэх байлаач гэсэн. Тэгээ болцоо одоо өнөөдөр андуур дуурчлаа. Тэгээд би тэдэр хэлдэг байсан. Энэ либерал үзэл та нарын өнөөдөр ярьж байгаа юм чинь бид нар 90 оны 12 сард ярьжсэн. 90 оны эхний сард ярьжсэн. Тэгээ арсан холбооны борлоо. Тэгэхээр тэрийг ингээд өнөөдөр ингээд ярихдаа та нар чинь одоо нийт санагдаад байна. Хүүхэд юм насны өөр юм байдаг тийм. Өөрөөр тэгээд чинь бид нар ингэж хийгээд концепц байж тийм. Концепц нь 30 гаруй жил явцсан. Явцсан Монгол улсын нэгээр явцсан. Гэхдээ энэ концепцтэй нэг том алдаа хийсэн бай. Зоригч алдаа хийсэн. Тэгээ зөвлөх шүү дээ. Яг гэвэл бид нар энийг тэр бүх одоо 22 орны намуудын төв мөнх үзэл баримтлалыг энийг судалсан байх нь шүү. Судалгааны үндсээр энийг хийж шээ. Зэрэг нь одоо ярьсан чи манай одоо энэ тэр үед л юу ч мэдгүй байсан манай сод гэж энэ өдөр ярьдаг би сэртгэс баг. Сосроо. Одоо хүмүүс ингэж тийм бүр гайхаад. Тэгээд яасан чи тэр зориг нэг одоо яадаг баг архичин байсан ч шиг гिचгч юм яриа. Тэгэхээр би мэдээж тэр үед архиуд байсан бүгд осон зүйлтийн төлөвлөлт шүү дээ. Тэр сурч ирсэн. Орсуудын олончлт архитектыг хүлээж авсан тийм ээ. Тэр соёлоо одоо тэгээд архиулж ирсэн үнэ. Гэхдээ тэр дотор бид нар суугаад хэдэн сар сууж энэ үзлэлтийг хийсэн байна ш.
Тэр бүгд үүсгээд байгаа. Гоо ямар ч онол болохгүйсэн ч гэсэн тэмдэг юм байна. Тэгэхээр би бүр дөрөв тэр юу гэхээр тэр 12 онд энэ намыг хэлсэн. Тэгээд хатуу хэлэхэд энэ Монгол улс ингээд зүгээр ингээд урсгалаар явж байгаа л ингээд явдаг юм биш байхгүй. Энэ чинь онлын үндэслэлтэй ямар замаар хөгжих вэ? Энэ хөгжлийн гараа мараа энэ чинь бүгдээр судлагдсан зүйл. Тэрийг мэдэхгүйгээр одоо хамаагүй бурж болохгүй. Гол гаргасан алдаа нь юу байсан бэ? Голсоо одоо хүний шунал намын дээр, холбооны дээр, засгийн дээр, усын дээр тийм ээ Монгол улсын дээр гарах тооцоолох байна. Тэгсэн дээрс 3 өгүүлээр үнцэн суулгах хэрэгтэй. Тэгэд энэ өдрийн энэ завхрал энэ тоо төмшгүй идэ уугаан тийм ээ одоо юусэн зам мега төгрөг байжсэн бол 3 сая 10 сая байжсэн тийм одоо тэрлэмээр яхтай хүн одоо тооцоолж байна. Миллиард хүн эцэг гэхлээр хүн тохиолж байна. Энэ чинь хүний шунлах байна. Тийм учраас иргэний асуудал дээр бид маш том алдаа хийсэн. Өөрөөр хэлбэл ашиглагдсан. Энэ одоо номон дээр орсон онлын ухааны явсан либерал тухайн үед одоо би тэнийг байсан. Зоригийн туршлага дутагдсан. Манай зам биш байсан. Тэгээд тийм учраас энийг л одоо бодож дуусгах гэсэн үг байхгүй. Өөрөөр хэлбэл бидний алдаа байна. алдаа гаргасан. Тийм тэр алдаан дээр ашиглагдсан биш. Ашигласан гэж би хэлэх гээд байгаа юм л да. Одоо сүүлийн одоо энэ тэгээд дээрээс нь бас нэг юм сонирхолтой бид нар намуудын дөрвийг уншаад тэгээд Монголын арсан намын анхны дөрвөн бол энэ дээр байна. Энэ ингээд ерөөсөө улс төрийн нам гэдэг чинь төрийн бүтцтэй адилхан байх хэрэгтэй байна. Тэгэд энэ анхны улс төрийн намын дөрв одоо ардын намаас онцгой. Тэгээд тэр дөрмөөр одоо бүх намууд энэ дөрмөөр дурайцсан. Тэр байтугай Монгол улсын үндсэн хуулийг бид нар батлуулсан шүү дээ. Тэгэхэд тэр хоёрын тэгэхэд чинь одоо юу яаж байгаа шүү. Монгол улсын төрийн бүтцийн дөрмөөр байна. Тэр одоо хинч би ярихлаар байхгүй. Намын дөрвийн бүтц нь очоод төрийн бүтцтэй адил бол гэдэг ойлгоогүй. Тийм тэгээд төрийн бүтэц үндсэн хуулийн бүтэц дахиад намуудын бүтэц энэ болгоныг бий болгож суурь фундамент та бүхэн маань одоо ингээд өөрсдийн оюун ухаан мэдлэг судалгаагаараа бий болгосон. Гэхдээ тэр мэдээж цаг хугацаанд тусад өөрчлөгдөж хувьсах ёстой шүү дээ. Бас тодорхой хэмжээтэй болоод явах ёстой. Миний асуухад байгаа юм яг гол нь одоо энэ үнэхээр хүсэж байгуулсан нийгэм маань бий болж чадахгүй таны төрийн хэлдгээр нөгөө ардчлалаа ард түмэн маань сонгож чадахгүй юм нөхцөл байдал хүрчээд байгаа байхгүй. Тэгэхээр энэний гол тогтцоо асуудал бэрхшээл нь юунд байгаад байна вэ гэдэг. Хүний шунал чинь ингээд маш их хөгжсөн байхгүй. Төрийн эрх мэдэл авахдаа энэ Монгол улсын төрийн явуулсан юм байхгүй шээ. Тэгэл ерөөсөө хэрэг мөнгө зарцуулна. Одоо тэр хэмжээгээр тэрийг шахах нөхөр дараагийнхаа сонгуулиараа дахиад их ирээд тийм л өрсөлдөөн минь сүлээд явлаа шээ. Тийм учраас энэ Монгол улсыг одоо зүгээр харьцуулахад амар байхгүй. Бидэртээ анхны гараатай биш Узбекистан байна. Энэ одоо Казахстан байна. Тийм Казахстан гэдэг. Тэгээд дотоодын нийт өвдөх чинь талигаад явсан. Польш гэдэг чинь анх үедээ хамт орсон шүү. Польш, Чех тийм юу вэ? Энэ бол ерөөсөө бодит амьдралын харьцуулт байна шүү дээ. Монголчууд ямар байр суурь юм бэ? Тэр зэрэг чинь одоо явахтай ингэж яаж байгаа. Би бас энэ бид чинь ингээд концепт центр болсоолохдоо хуучин түүх маш сайн уншиж шээ. Чойсон ба ямар алдаа хийжсэн. Сэдвэл ямар алдаа хийжсэн тийм ээ. Тэгээд тэр үед тэдний хийсэн алдаануудын одоо 90 оноос хойш эргүүлж зассан байхгүй. Жишээлбэл малын марчтай гэдэг чинь хамтрал коммун болоод тийм ээ. Тэгээд ардаач болоод дараа нэг л хоршоо болоод тэр чинь хөгжөөг шүү. Ганцхан жишээ хийж байна. 5 жилийн төлөвлөгөө гэж байсан. Тэгээд 24 сая малтай байна. 25 сая малтай байна гэж. Бодлоодсон. Нэг ч удаа биелэгч байгаа. Тэгээд бид нар малыг хувьч эргээд ард иргэд өгсөн байхгүй. Тэр ажлыг бол Монголын арсан улс баг санаачилж байсан. Тэгээд арсан намын гинсрэгийн хувьд бол би орон дээрээ өдөрцөн байхгүй. Ямар сандаа надад энэ бэлгсээр нэгнээс огийн тэрийг бодчих гэсэн гэж. За та одоо ингээд ардчлалын тэр өгүүлэлт тусал. Тэгээд мал хувьчсны дараа өнөөдөр манайх 70-80 сая мал болсон. Тэгээд ерөөсөө
тэр ардын намын хавсгалт намын одоо 5 жилийн төлөвлөгөөний 24 сая болтой болно гэж шээ. Тэр чинь өнөөдөр бол 24-өөс 32 сая төлөвлөж авч байна. Одон өглөө тэгэхээр зэрэг чинь энэ одоо улсын хөгжлийг тэр концепт тэр том цар хүрээгээр хах хэрэгтэй байхгүй. Өөрөөр дэлхийн хөгжлийн хандлага ямар байна? Тэгээ манай бодит байдал ямар байна? Тэгээ хүмүүсийнхээ одоо ингэж яа. Яриад л зөндөл юм байна. Тийм шүү дээ. За тэгээд намуудын одоо энэ түүх байна. Цаашаа эдийн засгийн одоо өсөлт хөгжил за тэгээд өмч хөгжлийн хуваалт гэл ингээл орох юм бол маш олон сэдв рүү орно. Тэгэхээр би зүгээр танаас хоёулаа ардчлалынхаа хүрээнд л ярьж байгаа учраас ардчсан намын тухайд ярьж байгаа учраас одоо энэ нэг өмчтөр маргаан үсгэж ингээл намын дарга ингээл шууд лайв гэж олон нийт рүү мэдээлэл гээл их цочроож ард түмний талцууллаа л да. Тэгэхээр энэ дээр та юу ямар байр суурьтай байна? Яг шудраг зарчим буюу нөгөө эцсийн шийдвэрийг мэдээж хууль хяналттай байгууллага гаргана. Гэхдээ бид нарт бас нэг баримжаа байж ах бол нөлөөлөл гэж нэг яах юм орж ирээд шүү дээ. Яг шин дэвшилт холоонд одоо энэ байрыг өгсөн. Зориг хөшөд байна. Тэгэхээр энэ зориг хөшөд энэ байр болохоор өмнө Монголын төхөнд их чухал үр гүйцэтгэсэн байр байхгүй. Тэнд Монгол Улсын засгийн газар багтдаг байсан. Километр нөгөө километр байдаг шүү дээ. Гараа гадаа морин уяа. Засгийн газар байр байхгүй. Ардын засгийн газар. Тэрийг бол шин дэвшилт холоонд өгсөн. Арсан холбоо арсан нам хоёрт бол одоо хуучин сэлийн ямын байрыг өгсөн байхгүй. Тэгээд тэр чинь бөө маргаан болоод одоо бид нар чинь ингээд үзэл бодлосоо маргалдан тийм ээ. Одоо зодтолтон тийм зүдээ болдог гэсэн шүү дээ. Тэр бол нэг одоо ярилцлагын бүтэн гоё түүх болох байна. Хүнд хиндч хэрэггүй түүх. Гэхдээ бидний л байхгүй. Тэгээ яг жишээ нэг хэлээ л дээ. Нэг өдөр байжсэн чинь цагаан дээр их төвшингээд үндэсний аюулгүй байдлын зүйлийг одоо наримчиг дарга байсан тийм ээ. Одоо тэр явна одоо тэцэд байлаа шүү. Тэр зориг хоёр зодтолцсон байна. Пиг дээр үсэн тэр дор зодон болж юм. Тэгсэн яасан гэсэн чинь Японоос ингээд юу Xerox машин хандвар авсан. Асан холоонд хандвахгүй. Тэр шиг тийм том Xerox. Тэрийг болоостой тэр зодтолж байна. Тэр би очиж салгасан. Тэрийг салгаж шээ. Ухаанда их төвшин чинь бүр зэргийн дэдийг өргөлж байхгүй. Дэд зогсоолж байна. Тэр тэрнээс зодтолж. Тэр их таар салгаад тэгээд одоо юу та нар ингээд устрын одоо устрын хийж байгаа тэр асан холооны тэргүүлэгч юм уу арснаа өдөрцүүдийн гişүч юм та нар ингээд холдцох гэсэн байна. Тэгээд энэ асуудлыг асан холооноос одоо ганц зэрэг санхүү ганцаа нэг бох хийчихсэн. Тэр одоо хариуцсан би арснамын гинсэг энэ хариуцсан. Тэгээд хоёул өчөө хувааж авсан байна. Хоёр машинтай нэг нь болох 69-тэй. Тэгээд арснаа бүдэ олон явдаг учраас 69 хавааз гэдэг нэг хатуус байсан. Ингээ одоо юу тийм ээ. Нохохон шарт тийм машин байсан. Тэрийг арсан бол олон төршөө авах. Тэгээд баяраа яг хоёр тал хуваасан байхгүй. Уртлыг хин арсан авах. Одоо шатныхаа уртлын чиглэлийг нь арсан авах. А яг тэр баярынхаа хойдлын жигүүрийг нь арсан авах. Ингээ хоёр болчихсон. Тэгээд бид чи бүр ингээ нарийн тоолгомоолох хийгээд ширээ сандлаа тооцоолно шүү дээ. Намайг өмчгдэж нэг хэдэн ширээлэг компьютер гэсэн компьютер дээр байхгүй бичгийн машин дааш. Тэгээ хоёр салгаж ирсэн. Тэгэхээр яг хуу намын дарга мэдээлэл хийж лээ л дээ. Тэгээ би бодож ирсэн байхгүй. Өмнө нь энэ хоёр нь марсан холоо намтлаг гэсэн байхгүй. Тийм ээ. Тийм ээ. Тэгээ аснаа тэгэл одоо яг манай үгэлэг нэг шаны юм лээ. Золбон явж ийн хойч гэсэн. Золбон явсан ч юу байх вэ те? Тэгээд одоо түүх гэдэг юм бол тэр дөрөв театрын хойдлын нэг чинь алхам хоёрыг бодлогдсон шин. Тэр баг одоо мөхөж ухаагүй байлгаж байна. Тийм үү? Тэгээд бүх марган. Тэгээд маргалдах юм дээр арсан болов арсан нам гэдэг муу хааны л шүү. Тэгээ муу ч зүйлдээ мүдэн тэгнэ тэгэхээр тэгээд мүүдийн өвчмөчгөл нэг хэсэг тэнд байсан. Тэгэхээр энэ маргааныг бол нэг талд гаргах зүйтэй л. Манай дарсан болоо дараа миний дараа болж исэн төгс
хний төршний дараасан л дараалж ирсэн. Сони хойзээ. Би астрономийн гисикос их төршөлдөж ирсэн. Өөрөөр хэлбэл тийм одоо их овжин хамгийн овжин манайхын эрдэнэ асуулын даруулах сурталт нэг их нөхрөөц тийм. Газруудын хуваад байгаа заахын артын бүр айгүй том байсан. Тэгээд амар бизнес сэтгэл гэтэл гэж би бодчих. Би болохоор яаж арсан болов сайн хөлжлөхөө. Гэт 2 жил явж ирсэн. Тэгээ анхны 10 жилийн хувьд тэмдэглэж ирсэн. Тэгээ яг энэ нөгөө нэг одоо нөгөө та бас намайг уучлаарай хитрхи би нэг талыг товоолгож гарах гээд байгаа юм шиг ингээд ухаж асуугаад байгаа юм шиг сэтгэл төрөхгүй. Гэхдээ бид нар бол ерөөсөө бодит үнэн буюу хуулинд нийцэж амьдрах хэрэгтэй байхгүй. Би бол намын дарга зөвхөлийг шүүмжлэх гэдэг байна. Яагаад гэхээр зэрэг шууд олон нийт рүү ингээд мэдээлэлийгээл өмнөх энэ үг төгөө үүсгээл тэр чигээр ардчилсан намын өмч хөрөнгө болгож танилцуулаад ингээд тий одоо шүүгтэй юм аахгүй ч юм гэдэг ийм процесс явахаар нэг юм ойлгомжгүй байхгүй. Тухайлбал би нэг жишээлбэл нэг аж ахуйн нэгж үүсгэн байгуулаад арай яш нэг юм 30 гаруй жил болоод нэг үг төгмаа солигдол ингээд явж исэн чинь гинт ингээд нийсэн хамтрагч маань эн чинь миний өмч гэж булаацлах гэж байгаа жилхэн ч юм уу нэг ийм байдлыг би ойлгохгүй юу. Тэгээ би энэ шинэ дэвшлэлт толгойн газар юм хөлсөн одоо өөрчлөгдөж байгаа хэвээр энэ цэнхэр байшин 9 давхар болно 16 давхар болно болоод хоорондоо зохицох юм бичиг баримтын гисэн үзүүлээд ахаар нь бас энэ талаас нь орчин цагийн хүн гэдэг утгаараа би бас ойлгоод иймэрхүү юм байж хат яа тэндээс тийм мэдээлэл хийчих юм. Тэгээд түүхээс нь таныг яриаш л гэдэг байна. Одоо ингээд янз янзын хүн юм яндаг тийм ер чөчрөхөө болсон шүү дээ. Тийм ээ. Тэгээд жоохон мэжээд гэсэн сайсгал. Яг хоо арсан намын хувьд бол даргын хувьд бол тийм ээ. Ярьж байгаа ярианд бол бас авах юм байна. Яг тэгвэл бид нар төрөөс ингээд ингэж олгоцсон юм тийм ээ. Арсан Монголын арсан нам моохт хамт олгосон тэр байранд нь одоо бид нар байж санаа. Одоо энэ чинь одоо хууль дээр байгаа ш. Аваа нөхөр салсан ч гэсэн тэр одоо юу өмчийн хуваадаг ш. Тийм ээ. Хэмжил амьдрал тийм хууль байгаа ш. Тэр үднэс ингээд харах юм бол бас авах юм байгаа. Яг одоо ингээд гид гарч ирээд ингээд ярьсан юм эхлэр зэрэг чинь бас сонин тохиол байхгүй. Ингээд байж ирсэн. Гэт ер нь бид нар байр дээрсэн тэрийг авъя гэдэг юм. Тэгэхээр яг хуу арсан намын даргын хувьд зөвхөн би зүгээр бодож ирсэн. Шүүхийн шийдвэр гараагүй байж хат ингээд хамгийн ярьж яддаг нь юу юм дээл гэж бодсон. Зүгээр бусныхаа бас нэр хүн тийм байлаа хадаад. Өмчлөлийн асуудлыг би яг яаж ямар тогтоол гарсан хэн дээр очсон гэдгийг бол нарийн надад мэдээлэл байхгүй. Гэхдээ энэ одоо шүүх бол тэрийг шийдэн шүү дээ. Тийм шүү дээ. Яг иргэний хуулийн дагуу эцэс шийдэн. Энэ тэрнээс биш наан одоо энэ зөв тэр зөв гэдэг ярих нь одоо хайшаа тийм ээ. Би байгаа байдлыг л одоо яаж тэр хурц соёлын яам байсан байрыг яаж дарснаа марсан болоо хавааж авсан. Яг энэ тэгээд нөгөө бид нар юмыг аливаа ямиг яг нэг үнсээр нь тэгээ ижил тэгш шийдвэрлэдэг юм боломжийг бас хааж байгаа юм гэж би бол одоо арчилсан орны иргэний хувьд бодож байна. Тэгээд түүхэн дурсгалт газрууд болоод одоо ингээд зөндөл үйлдвэр хуучин соц нийгмийн үеийн байсан бүгд өөрчлөлтөд ардын нам бол ингээд илүү их одоо хүртэл үр шимээ ингээд дэлгэрүүлээ явж байна. Яг арчилсан нам дээр ирэхээр л нэг хитэн биенээр мэрээд ингээд байгаа нэг тийм буруу юм л гэж харж байгаа байхгүй. Гэхдээ яг энийг бол мэдээж та бид хоёрын шийдэх. За дараагийн нэг асуулт байна. Та ингээд арчилсан намд нилээн бас туршлагатай нэр нөлөө бүх ер нь энэ насаараа л ингээд энэ намын төлөө бас зүтгэжлээ. Энэ нийгмийн төлөө зүтгэжлээ. Тэгэхээр энэ олон намууд холбоод нэгдээд нэг өнөөгийн арчилсан намыг байгуулангууд ер нь аль үзэл санаагаар явсан хүмүүс нь илүү зонхилж удирдах албан тушаал байсан бэ? Одоо энэ 5 нам соцтек юу гэдгийг үндэсний ардчилсан нам гэдээ яриад байна шүү дээ тий хүмүүд нь. Тэгэхээр яг нам гэдэг ойлголтыг ихлээр харах хэрэгтэй байхгүй. Нам гэдэг одоо бид нар болоод үзэл бодлыг урдаан басах байхгүй. Төрд одоо улсын тэр намын үүрэг оройл гэж байна шүү дээ. Тэгээ их хурлд нэг дэвшүүлэх юм шиг бүх ирэх юм байна. Өөрөөр хэлбэл Монгол төрийн төрд бол бас нөлөөтэй байх. Монголын төрд нөлөөтэй байвал өөрийнх үзэл баримтлалаа Монголыг хөгжүүлэх тэр
юунд гол бодлого хийх хэрэгтэй байхгүй. Тэрнээс өвчийн маргаан заргаан төр жижиг асуудал. Тэр хүмүүсийн дондох асуудал ч гэсэн бас жижиг асуудал. Зүгээр яг ингээд түрүүн би ярьсан шиг манай эрдэнэ овсгот юм аа гэх юм. Тэр шиг намын дотор маш олон овсгот хүмүүс ороод ирсэн байхгүй. Өөрөөр хэлбэл энэ зүгээр л мөнгөний урсгал болоод үзэл баримтлал байхгүй шүү дээ. Үзэл баримтлал ярьдаг газар байхгүй шүү дээ. Яг сүүлийн жилүүд дандаа би энэ үзэл өвгөх гişүү багтаа тэр үзэл баримтлал ийм байна. Ингэж хөгжиж энэ одоо 2062 он хүртэл концепц ингэ хийцэн байгаа гэдэг. Ямар сандаа ядраад Монгол Улсын ерөнхийлөгчд гардуулаа ш 1 сарын 4-нд тийм ээ. Энэ онд. Тий. Оо за. Манайх тоохгүй юм чинь. Ийм үзэл баримтлал байна. Одоо ингэ хийцэн байж байна. Энийг хэрэгжүүлж байна. Дараагийн шатны ийм алхам байна. Энэ бодлого хийх хэрэгтэй. Тэрнээс биш одоо ингээд улсын маргааны хар бүгд оюут хэн их илүү ийдсэн гэдэг уралдаан явагдаж байна. Тэр шорондор. Тийм ээ. Одоо монголчууд бол одоо энийг л бүр дасал болсон. Авилгал гэдэг чинь байх хэрэгтэй юм шиг тийм ээ. Тийм. Бүр нийгмийн соёл болчихж байна. Одоо жишээлхэд би сүүлийн жишээ хэлье. Баруунд Австрийн ерөнхийлөгч бас Курц гэж залуу барууны хит барууны үзэлтэй байхгүй. Тэгээ барууны үзэлтэй хүн төрийн тэргүүнд гараад засгийн ерөнхий сайд болоод ингэж явсан чинь Европт энэ шинэ уур амьсгал бий боллоо гэж бодож ирсэн баг. Өдөр чи олонхын бүлгийн дараа намын дарга тийм ээ. Их нөлөөтэй. Тэгжээс ямар асуудал үүссэн гэхээр хуучин дэд сайд байхдаа гадаад харилцааны яамны мөнгийг хэвлэлийн сурчлаганд ашиглагдсан гэдэг. Тэр нь өөр дэврээд тэгээ сүүлд нь ингээд манай чинь ерөнхий сайдаа өгөө тийм ээ. Нам юун дотор Австрийнхаа парламентд юу болоо тийм ээ бүлгийн дарга болоод ингээд тэрийг ч өгөө. Тэгээ улс төр байхгүй болсон. Тэр өөрөөр хэлбэл энэ хэвлэлийн одоо мөнгийг төрөөс санхүүжүүлэх ёсгүй гэдэг утгаараа манай хүн чинь бүр тагнуулын газар энэ ажиллаа. Сүүлд нь нөгөө хоёрын чинь яриа барин юугаар гараад тийм ээ. Социалаар гараад. Дотоод явдлын яам тараасан шүү дээ. Тэгэхээр маяг одоо улсын ямар ч нөлөөг зүгээр жирийн ирэх болсон юм. Тэгэхээр төрийн мөнгийг хэвлэл мэдээлэлд ингэж зарцуулаад одоо тэр бол өөрөө авилгалыг хэрэг тооцдог. Хамгийн том авилга. Хэвлэл мэдээлэл одоо торолоод мороолоод тэгэл ингээд одоо манайх чинь бүр жирийн юм шиг ярьж. Тэр утга үйл яам болгон одоо хэвлэлийн одоо тэр торолооттой тийм ээ. Албан газар торолот. Тэднийг одоо хэдэн тэрбумаар санхүүжүүлж байгаа гэж байна. Тэг чи бод Австрид одоо хамгийн сүүлд бүр 2000 гараад ганц радиотой байсан баг шүү. Өөрөөр төр гэдэг чинь өөрөө тэгж унтай байх хэрэгтэй. Тэгсэн манайхан одоо ингээд одоо хүнийг бол ингээд бүр амтан бол доомжлоо шүү дээ. Тийм ээ. Бараг өөрөө хэлсэн би нэр айтм л гэж бодмоор тийм байдлаа гэж байна. Тийм үү? Тэгэхээр энэ өөрөө энэ одоо төрийн институт биш тийм ээ. Институт нь өөрөө хувийн эвдээ байх юм шүү дээ. Торолот гэдэг хэвлэлтэй тийм ээ. Тий. Нам болгон тийм. Одоо бүр төрийн байгууллагч тийм болчихлоо. Тэгэхээр энийг ихлээр тасан зогсох хэрэгтэй. Бодит байдал дээр буун гэх юм бол бидэрт бол болцоо байгаа хөөхгүй мөнгө байгаа. Тэгвэл тэрийг ингэ дистратаар хийх хэрэгтэй. Тэрэнд бол нам бодлоо чиглүүлэх хэрэгтэй. Тэгэд ардчилсан намын дарга нараас хамгийн яг энэ таны ярьж байгаа шиг зөв бодлого руу авч явж исэн хүн хэн байсан бэ? Одоо цөөхөн хэдэн дарга нар л байгаа шүү дээ. Ингээд онороо тий. Хамгийн дайггүй сайхан ажилласан зөв голдролт нь авч явж исэн хүн. Тэгэхээр ингээд яг бүгд амьд байна л да хөрхий. Тий, одоо яг та түүх угаасаа шүүн шүү дээ. Түүхэд ихтэд 90-ад оны ихэр бид нар бол яг л арчлал эннийхэд төлөөл хатуу зогсчихсэн 2000 он. Тэрээс хаш гал ялагдаад тэгээ намууд бутраал дахиад нэгдээл тийм ээ. Тэр үед намын санхүүжилтийн асуудал маш хэцүү байхгүй юу? Бид одоо Монголын арчсан намыг 2 жил санхүүжилтийг ганцаараа даачсан байхгүй юу? Өөр хүн байхгүй шүү дээ. Монголын арчсан холбоог бас би өөрөө дангараад даачсан. Та яг арсан холбооны дараагаар хэдэн онд ажиллаж ирсэн? 98 2000-ад ажилласан. 2000 онд арчсан холбооныхон дараагаар тий. Ер нь арчсан намын дараагийн дарга нар чинь дандаа л одоо сонгуульд бэлтгэх системийг одоо харахад хэн их илүү мөнгө өгсөн л болж шээ. Нэг төр. Тэрээс биш одоо арчсан намын одоо 2 жил санхүүжүүлсэн энэ төр бол одоо
хүн одоо энэ шонёгол гэж үзэн ш тийм ээ. Өөрөөсөө авч явах маш хэцүү байхгүй. Тэгээд ямар та одоо ингээд өөрөө авч явахад айгүй хэцүү 2 жил бас ингээд нуруунд дээрээ үүрээд явсан гэд Монголын Арс холбоо хэлж штэ. Одоо ингээд Монголын Арс нам холбоо гэхдээ холбооны ч гэсэндээ бас дарга байсан байх гэдэг шүү дээ тий. Тэгээ яг одоо ингээд тэр таныг байх үеийн эзэмшлийн газар дараагийн тэр эрдэнэ дарга маргын үед ингээд жижигэрсэн зарагдсан. Гэтэ одоогийн Арс холбоо гэд ингээд оршин тогтноод бүх орон нутгаар салбартай байгаа энэ цаг үед одоо яг бас ингээд үн цэнтэйгээр үлдээсэн баг магадгүй бусд нь ингээд өмч хөрөнгө зараад цөөхөн хүний хүрээлт байгаад байна шүү дээ. Тэр энэ байдлыг одоо бас энэ холбооны дарга хийж исэн хүнийхээ хувьд би яг Арсын холбооны даргын хувьд дараагийн дарга нарыг нэг шүүмжлэх ирэхгүй байхгүй. Өөрөөхөө зинда тийм ээ. Бодсон. Тэгээ эрднийг яг би одоо шүүмжлэхт их овсгоотой социалист овсгоотой гэдэг ч юм уу тий. Овсгоотой байдаг гэж ярьлаа. Тэгээд дараа нь яг ингээд энэ байгууллагын дэвтийг хүртэл авч явж байгаа юм чинь бас даргатай холбоотой. Чиний хэлдэг нөгөө өмч хөрөнгө ингээд хамгаалж хадгалж одоо дэвтийг хүрлээ гэдэг чинь химаа гэж тийм ээ. Одоохонд тэр хүзүүвч байхгүй болсон шүү дээ. Алтан хоёр дараа тэр шиг босмол яах вэ тийм ээ. Тэгэхээр тэр талаас нь бас үзэхэд бол бас л бодиттой нүлдсэн үнэн. Тий. Одоо энэ үгээ хэлэхэд арчилсан нам ийм хагаралтай байгаа. За би өөрөө ингээ үнцний бодлогоо хараа нэг гишүүний хувьд бас өөрийгөө үн цэнтэй нэг хүн гэж бодож байгаа байхгүй. Гэхдээ би азтай бас арчилсан намдаар илүү ингээд гишүүн байсан ч гэсэн идэвхтэй байж байгаад идэвхчиж ажиллаад тэр цаг үе дээр бас хаан уул дүрэг дээр тантай учирч бас хүмүүсээс чихний хажуугаар ингээд уулзаад өнгөрөхтөдөө ч гэсэндээ бас үн цэнтэй үгнүүд хэлээд өнгөрчээсэн болохоор би бас азтай гэж бодож байгаа. Тэгээ би намдаа хувь нэмрээ оруулах юм юу юм бэ гэхээр зөвхөн үннийг хэлдэг бай сурахгүй бид нар нэг хүнийг буруутгахаараа бүр ингээд туйширч чадах байхгүй. Тийм мал болгодог. Бүр хитрхи нэг үзэн яддаг хитрхи ийм юм л ажиглагддаг л та манай нам дээр нэг үгээ хэлэхэд ийм байгаа юм чинь. Манайх ч бүр мэрэгшсэн баг. Тийм тэгэхээр энийг бид одоо яаж засах юм бэ? Яах ёстой юм бэ? Эсвэл мөрөө хөөгөөд одоо бүр салан тусгаарлах ёстой юм уу? Нэг л ийм том зөрчил байдаг яалтаа байхгүй. Дотоодын. Гэхдээ тэр чинь ерөөсө дотоодын зөрчил гэж нэг яриад иж болохгүй. Зүгээр л мөнгөний зөрчил байхгүй. Хин одоо ингэж штэ. Хин намын дарга болно. Тэр хүн сонгуул ялвал ерөнхий сайд болно. Тэр бол дэлхийд очив. Тийм ээ. Дэлхийн хүн бол. Тэгэхээр тэрэнд хүрэхин тулд янз бүрийн обмор хэрэгжилж байгаа. Тэгээ хамгийн одоо зөв зам нь юу гэж сонгогдсон гэхээр мөнгөөрөө хоорондоо харалж байгаа. Өөрөөр хэлбэл хэр их мөнгө өгсөн их мэдлэлтэй байна. Тэгээд тэр үзэл санаа, үзэл бодлын төлөө явдаг хүн нэг ч байхгүй шүү. Энэ одоо би очиж өчнөө олон удаа цагт гэрэл ярьж байна тийм ээ. Одоо ингээд нийгмийг бидний дотоо хийсэн хоёр юм байгаа. Чи тэр хийгээч гэдэг. Нэг нь болохоор энэ аливаа нийгмийн ч юм уу улсын хөгжлийн гол толгуур, эдийн засгийн гол толгуур нь газрын асуудал байхгүй. Тэгэхээр газар хөгжлөх асуудлаа ингээд зэгцлээч. Нэгдүгээр. Бодлого ярьж зөвлөд нь шүү дээ тийм. Хүн болгонд нэг га газар өгөөч яа. Малын марчтад гэдгийг ярьлаа шүү дээ. Хоёрдугаар нь би тэр энэ орон сууцыг хөгжлөх асуудлыг би өөрөө санаачсан. Тэгээ хэрэгжүүлсэн хүн байна. 725 мянган орон сууцыг хувьд очиж ингэ стартап болсон шүү. Тим чиглэл явах хэрэгтэй байхгүй. Газар гэдэг чинь энэтэй адилхан юм бол. Хоёрдугаар нь болохоор ингэ санхүү хоёр дахь зах зээл байхгүй. Энэ дээр төгсөө үзэх хэрэгтэй байхгүй. Дээрс нэмээд одоо хэрвээ яах юм бол энэ саяын энэ авилгалын асуудлыг тас өгөх хэрэгтэй байхгүй. Чиний хэлдэг. Нам дотроо эхлээд тэр үзэл бодолтой хүмүүсээ нэгтгэх хэрэгтэй. Тэрнээс биш ингээл энэ нь илүү мөнгө өгсөн, тэр нь илүү мөнгөсөн чи намын тодорхой зодод хараа заа. Гэхдээ тэгээ авилга тас цогхох нь итэл өөрөөсөө дарга болохтой авилга тарааж байгаа болоод байгаа юм чинь. Яаж тэр авилгыг тас дарга болчиход дахиад мөнгө тараагаад. Дахиад дарга болчиход мөнгө тараагаад байгаа чинь. Тэгээд энэ болгоныг л бид ярих ёстой, зоригтол ярих ёстой, шүүмжлэх ёстой. Би нэг эдис нь олоод яваад ич боломжгүй санагдаад байгаа байхгүй юу. Би тэгээд над дад үзэгдээд эдүгээд тэгсэн байгаа шүү дээ. Бэлэг сайханд нар битгий үзвэл. Тэгээд 7 удаа над энэ дээр төвшсөн гэж. Хамаг сайхан. Одоо би жишээлбэл энэ юмыг яриул дахиад би бас ингээ магадгүй нар битгий үзүүлгээд 30 дарагдах юм биш үү? Тэгсэн чинь үзэл яриад л гэсэн. Би бол яриад л анхны 90 онд байсан байр суурь дээр л байгаа би.
би нэг яг үннээ л хэлж байгаа шүү судалж барьж үзээгүй. Манай энэ одоогийн цогцгол дарга яг хаанаас нь бол бат ах хүн юм. Одоо энэ олон намын нэгдлийн аль намынх нь үүсэл гаралтай аль хүнийх нь дэмжлэгээр явдаг хүн юм. Анх улс төрлөө орж ирсэн түүхэн ч гэдэм үү. Би мэдэхгүй шүү дээ. Мэдгүй юу та. Тэгээ өөрөө л яг хөө ингээд түүхийг ингээ харлаа увсах. Аха. Увсах юм бол маш одоо хүчтэй биш Монголын төр. Одоо ардсан нам дээр увсын дарга нар цуглдсан шүү дээ. Дарга нарын солиод увсын хүмүүс болгоцсон шүү. Тэгээд энэ их ингэж лээ. Ингэнэ. Ма би нутгийн зөвлөлийн даргаар ажилласан. Дорн таймгийн нутгийн зөвлөлийн даргаар. 2-3 жил ажилласан. Тэгээд цагаан уусмын нутгийн зөвлөлийн даргаар 22 жил ажилласан. Тэгээд ингээс манай нутгийн юм. Манайхан цуглахлаараа зэрэг л одоо жижиг савжиг яриад явдаг гинэ. Тэгээд би увсынхны тэр нутгийн зөвлөлийн хурал дэс дандаа бодлого хэлж. Манайхан бол тэрийг хүсээ, энийг хүсээ, энийг ингэ тийм л юм ярьж байдаг гэж. Тэгэхээр увс гэж одоо аймаг бол өөрөө тийм усын зүтгэлтүүдийг төрд гаргасан байна шүү дээ. Цэдэн балаас өгшөлтэй тийм ээ. Тэгээ нэмд орж байна. Тэгээ дээрэс нь алтан хуйг. Тэ? Тэгээ дээрэс нь нэмэдхэн гэл ингээл дараагийн дорилгож ав байна тийм ээ. Монголын одоо том толгой байчуд байж. Тийм дорилгож байгаа тийм. Нас намын дарах байсан. Тэгэхээр дандаа эдгээр чинь өөрөө ашиг сонирхлын одоо шинэ нийгмийн ингээд зүгээр ингээд одооноос харъя л да тийм ээ. Зүгээр өндөрлөгөөс 36 жилийн өмнө бид ямар байлаа. Тэгээ өнөөдөр харахаар эдгээр хамгийн түрүүн ашиг сонирхол гэдгийг л аюул сайн мэдсэн байхгүй. Тэгээ манай нам дотор ингээд өөрөө хэлэхээр хэн зөвтгөлж өөрөө усах тийм ээ. Тэр хүмүүжил байна. Сур хүмүүжил. Өөрөөр хэлбэл усын дарга нар нь юу ярьдаг нутгийн зөвлөл дээр тийм ээ. Одоо тхэн энийг яаж боож болох вэ? Тэрийг их том юм ярьж. За хувь хүн дарга боожуулах нэг өөр улс орны хувьд яаж боожуулах юм? Харин улс орныг боожуулах намын дарга болохоос эхлээд очиад би илүү дотор зөндөө хэлсэн. Дорилгож байгаа дарга байсан уу байсан? Ардсан намыг яаж өөрчилсөн? Яаж одоо өнөөгийн нийгэмд нь зохицсон сайхан нам бол толгой байж Монголын. Тийм зүгээр өөртөө л хувьдаа маш хөрөнгөчсөн юм уу л гэж хараад байгаа шүү дээ. Би чамд маш муухай жишээ. Эрдэнэ дарга байна. Одоо ингээл маш хөрөнгөчсөн. 7 удаа надад энэ дэвшээ гэж ярьж байна. Надад ардын нам 13 удаа ирүүсгэсэн. Энэ хугацаанд. Ямар амар юм бэ? Гэтэл манай арсан нам 11 удаа ирүүсгэсэн. Тань дээр үү? Тий. Пөө. Тэгээд 24 удаа ирүүсгэсэн ш хоёр намаа. Та тэгээ нуруугаа ахуулаа хаширсан юм биш. Нэг л ярьж өгөхгүй байгаа байхгүй юу? Шүмжлэг зоригтой хэлэхгүй. Юу гэж шүмжлэх юм? Юу гэж шүмжлэх? Одоо байж байгаа юм нэ ш. Байж байгаа царай. Мөнгөөр тогтсон нам байна байж. Тийм. Улс орн чинь өөрөө мөнгөний тэр шунал миний хідэд байдаг анхны алдаагаас гарсан. Асал амар хэлмэгцсэн биш та юу гэсэн үг юм олоо та. Тэр чинь ингээд яаж штэ ингээд би очиод асуусан. Тэр надад анх байжсэн хүн ахмад байсан. Тэр сүлдээ дидгүр давалцсан. Тэгээ надад хэлнэ. Бидгээ та одоо ингээд юу яг төр тайм байжээ. Таныг одоо ингээд дарга нар мартгаа гэдэг тийм ингээд тэгэхгүй юу? Тэгэхээр таныг хэрэгсэхгүй болгоно. Ямар ч эрүүг хэрэгсэх байхгүй. Ямар ч эрүүгийн тий Оросын холооноос усаас Оросын төв складын хөтлөд авсан байхгүй юу? Тэгээ Оросын өмчийг Монголын болгосон байх нь ш. Тэрэн дээр л эрүү үсгээд. Нэмд орж шиг тэр эрүү үсэх гэж төр зогч ирсэн юм. Тэгэхээр би тэгээд хэн дээр харамсалтай шүү. Илүүдээр дээр орж асуухгүй юу? Усын ерөнхийлөгч. Одоо энэ дарга нар мартгээ тэгээд таны эрүүгийн хэрэгжил хүчингүй одоо ингэж хэрэгсэхгүй болгоно гэдэг тийм хууль яд юм. Гэсэн чинь ингээд над руу хараад тайдах байх. Нэг ч үгүй. Нэг ч үгүй. Тэгвэл ингээд хараас. Тэгээ би дараа нь дорилгчуд дээр очив. Одоо усын ерөнхий прокурор байна тийм ээ. Хуулийн сайд байсан юм. Тэгээд асуугаад ингэсэн чинь за хууль цаасны жинхэнэ зөвлөхөө одоо надад ийм хууль манайд байт юм уу? Тэгсэн чи яасан гэж байгаа шин. Ингээд хурдаас ингээд тавлж инийг хэлээ. 15 минут надад тавлж инээж байгаа юм чи нэг зүйл. Тэгээд би тэгээд яг тавлж инээж инээсэл яваад гисэн. Ийм л хараа авсан. Тэгээ яг надтай ингээд холбоотой асуудал чинь бол ингээд шийдчихгүй 10 20 жил болж бизнесээ зүгээр шийдвэр гаргахгүй. Газар шүү хүний амьдралын шийдвэр гаргахгүй. Одоо дорнтын тэр одоо газрыг би одоо эзэмшлээ солиод авсан чинь тэрийг хүчинг болгочоод
Тэгээд та нар энэ шийдвэр хүчгүй болсон шийдвэрээ өгөөч их үхэхгүй. Өгөхгүй. Яг тэр нөгөө юу гэх юм шүү дээ. Шийдвэр гарч байгаа нь захиргааны хэрэг шүүгээд тэр чинь буруу гэдэг мэдээд авчих тийм ээ. 10 хэд ижил. Тэгээ бас энэ хоёр одоо нэг сууц байгаа тийм. Тэгээд тэрний бодволыг нь би бас 93 оноос хойш одоо их 20 одоо чинь 93 оноос 32 жил явж 33 жил явж шийдвэр авахгүй байхгүй. Тэгэл юм яа. Тэгэл яг хохирол бодолтой учруулж шít хүнд. Үгүй яа. Тэгээ би одоо амнал би авна гэж бодоод яа. Тэгтэл 30 хэдэн жил ч арай бас болохгүй шүү дээ тий. Одоо нэг шинэ амьсгал эдгээр яриад шүү дээ. Тэр бас найдвар төрөл. Тэгээд хин одоо ингээд тэгж одоо яг ингээд намын сонгуул бол аль хэдэл ирвэс гэж. Зөвхөн нэг гомдлын. Тэг хэргийн бүртлээ байцаал тахгүй. Нэг л байцаал тахгүй. Яг л нэг л удаа авчихсан. Тэгээд тэр чинь их нарийн одоо дамтлал да. Тэр дэг тохиронтой гэж нэрийг хэлээж байгаа. Тэгэхээр нэг ингээд нэг найз цоглож байгаа нэр энэ гэж. Тэгэхээр очин тэгэхээр төрхөн нөхрийн төсөв өдрийг өргөн тэмдэглэж байгаа байхгүй. Би тэднийг хинэж чадахгүй. Тийм байна. Тэгээд архиугаал тэр юу болох вэ? Хамаагүй тэр өндөр виски захиаллаа. Тэгээд явах гэхээр асууж байгаа. Бэлгээ хаан нэг худаг гэж газар байдаг шүү дээ тэр гэдэг. Тэгээд би суугаал тэр шал танихгүй хүмүүсийн дарган дотор тийм ээ. Тэгээд гарахтаа төлөвлөж хэл. Тэрийг хахиуд гэж үзгөө. Одоо тэг төлбөрөө төлчих шүү дээ. Гүг хамтлын зүгч өөрөө архиугт оролцсон тийм ээ. Ягтай би ус уусан тийм ээ. Тэгээд гарахтаа би төлбөрийг надад төлөвлөж. Тийм тэгэхээр та ахвал өгсөн байна. Гүг хахиул их тэр чинь хахиул авсан гэж юу тооцохгүй шүү. Тэр хүн аваагүй тэр олон хүний хоолыг л даасан хүн хоолсон. Тэгтээ мушгүй л ийвгүй биш үү? Мушгиж чадахгүй. Өөрөө эрүүгийн хэрэг бүгд байцаагч хүн чинь тийм ээ. Тэгээд тэр чинь яах чарга байхгүй. Тэгээд голдоо утсын авахгүй тэгээд болтон л та биш. Аль болохоор өрөнд орохын тулд тийм ээ. Тэгвэл тэр энэ дарамтууд бол байна. Байна. Тийм учраас энэ одоо ингээд одоо Монгол улсын ерөнхийлөгчд нэг дэвшгсэн хоёр хүн хоёулаа маргаад тавьж. Тий. 3 хүн байна те. Энэ болд шоронд орцсон. Тий. Одоо дэвшгэхгүй. Алтан хоёуг дээр нөгөө хэрэг нь дуустахгүй байжлаа. Өмшөөс юмыг аваач буцаацсан. Мөрдөн байцаал. Тий. Тэгэхээр эрүүгийн хэрэгтэй л. Эрүүгийн хэрэг нь буцаацсан баг. Тэгээ мөрдөн байцаалт явагдаж. Баяр зүгтэр бас одоо хэрэг гаргаж чинь тийм ээ. За одоо тэр ч тодорхой дөө. Тий. Тэгэхээр ер нь ингээд яг би хувь хүнийхээ хувьд ингэж одоо байдал над тэр хийсэн байна шүү дээ. Тийм байна. Тэгэхээр би одоо тэр болгоно гомдож ярихгүй шүү дээ. Одоо энэ 32 жил 30 жил яриаггүй шүү дээ. Ягаад юм гэхээр за энэ хөр өөрөө буруутай мэн гэж хамгийн түрүүнд хүмүүс туссан тийм үү? Тийм. Тийм. Тэрнээс шиг ингээд зүгээр байж яах вэ? Өө цаана юм учир шалтгаан байх шүү гэж хүн болго мэдэхгүй шүү дээ. Тэгээд яг сонгол өнгөрөхөөр нь хүчиг болгочих. Хоёр талаас хийхдээ. Сайн яг чаддаг зүгцээ тийм ээ. За өнөөдөр бас их сайхан азтай өдөр байна. Гоё ингээ арчлалынхаа тухай нэг нүг илэн далангуу сайхан ярилцаад бас энэ яриа маань хүр хүндээ хүрнэ тий аливаа шийдвэрт бас нөлөөлж бас зөв зам руу ороход туслаасай л гэж хүсэж байгаа. Түүнээс бид өөрийнхөө одоо урдах амьдралаа бодвол 50 амгалан ингээ явж болж байна л та. Тэгээ танд бас үзэгчдэд хандаад өөрийнхөө бас хэлж яриаггүй дутуу хэлчимсэн гэж зорж ирсэн яриа байвал хоёулаа сайхан дийлгээд ярэ. Би чиний урилгаар л ярьсан шүү дээ. Хоёрдугаар зүйлх яг энэ арчлалын энэ асуудлууд тийм ээ. Одоо манай партизанууд тал хувь нас орчлоо шүү. Тэгж. Тэгэхээр би одоо нүдээр үзсэн ханаасаа явсан хүний хувьд бол энэ Монголынхаа хөгжлийн төлөө энэ хуучин түүхүүд их сайн судлах хэрэгтэй. Ягаад зүүн гар гэдэг бас тэр ягаад хаад ус өнөө. Ягаад Монгол манжтай усаар нэгдэв тийм ээ. Ягаад 600 мянган ойртуудыг устгав тийм ээ. Чин сайхны л асуудал хэдэн жилийн өмнө. Тэгээ ягаад 30 хэдэн мянган хүнийг цааслав тийм. Тэгэхээр Сталины явуулж ирсэн бодлого Чойвсенгийн эдгэж маш нарийн бид нар судалсан байна. Тэгэхээр ингээд түүхээ мэдхгүй тэгэл одоо Монголын одоо хөгжүүлэх юм уу Монголын энэ юмны төлөө ингээд явсан хүн болгоныга одоо бүр ад үзээ тийм ээ. Дээрээс нэмээд ерөөсөө энэ Монголын хөгжлийн тэр гарцуудыг дандаа хааж идэг энэ бол одоо буруу. Би зүгээр астрономийн гишүүд бодоход
одоо та нар маш хатуу байр суурьтай байна. Бид нар ингэж яваад ирсэн. Тэр нарамчгүй. Гэтэл юм хийгээл явж байна. Өгөөх хэлээд номоо бичээл тийм ээ. Тэгэхээр учраас хүн болгон тэр одоо ингэж аасаарах нь одоо явдлыг гэж үзэж шít. Би одоо намын өвөхэд орсноор бодлого ярихгүй байна гэж байхгүй шít. Тэр чиглэлээр ярих юм зөндөл юм байна. Тийм учраас зүгээр яг ихний яриа боллоо гэж ойлголоо. Баярлалаа. Тэгээ та нарт тэгээд гол нь ийм байхгүй. Үзэл санаанд л байх хэрэгтэй. Бидэрт ганцхан үзэл санаа байна. Мөнх хөхт ингэрэг тийм ээ. Энэ оршин байгаа дэлхий дээр тийм ээ. Энэ олон бодлооны дунд тийм ээ бид нар хэрхэн цаашаа хөгжих вэ? Хэрхэн үнцээр үлдэх вэ тийм ээ. Тэр чинь гол. Тийм шүү дээ. Тэрнээс болсон жижиг асаажиг асуулт. Хин марган үг. Үндсэн марган, олон марган тэр дотор нэг ч явах гарсан юм. Би хатуу хэл. Нэг ч маргаа тэр онцлогийн төлөвөд судалж байгаа юм байна. Зүгээр л хин их мөнгөтэй одоо эзлэл хэдэн хүнээ худалж аваад арснаа мархах шиг. Тэгэл илүү их ингээл фракцлал бүлэглээл ерөөсөө бусдыгаа үгүйсгсэн 30 дарсан нэг ийм л юм харагдчихлаа байна л да. Өнөөдөр 30 дарлаа гэд яах вэ? Тийм үст. Монгол дотор өөрсдөө нухал тэгэд өөрсдөө нухагд шүү. Нам дотор өөрсдөө нухагд тэгэд энэ тэмцлийн үр дүн харагдаж шээ. Яг одоо тэгэл таны ярьсан саяны энэ түүхээс ингээл үзэхэд таны ижил одоо маш олон хүмүүс л хэлмэгдээд явж л байгаа байхгүй чинь 10 20 жилээр ингээл асуудлаа шийдүүлж чадахгүй дуудагдаал байж байгаа гэдэг чинь хүний сэтгэл зүйд хүртэл асар их хортой шүү дээ. Одоо надад ирүү байхгүй шүү дээ. Ирүү өсөх юм байхгүй. Тийм тэгэхээр одоо хүний бас л амьдралын нэг үе байхгүй. Тэгээд одоо тэр юу гэдэг нь 37 оны үед ч одоо шууд буудаад 20-20-д хэлбэгдүүлээ ичдэг байсан бол өнөөдөр залхаан цэрлүүлэлтээр тэгээ мөнгөтэй нь илүү давамгаалж мөнггүйгээ боолчилж ийм л ардчлалыг өөрөөр хэлбэл гажуутсан арчлалаар яваад байна шүү дээ тий. Энийг хуулийн өөрчлөлтүүд хийх хэрэгтэй. Тэрэн дээр та нар толгойгоо ажиллах хэрэгтэй. Тэгээ бидэнд энэ боломж нэгдэх болно. Өстой нэг Монголын заяа ихэ гэдэг. Гэхдээ энэ үг чинь бас нэг тийм сайхан таатай үг биш юм билээ шүү дээ. Уг нь уг сурвалжийн судлахаар. Тэгэхдээ Монгол түмэн дээд заяатаа бас таны хэлдгээр хөхтөн гэртээ ивэгдсэн ард түмэн. Тэгээ сайн сайхан цаг. Ер нь тэр өөрчлөлтөнд та бидээр хамтдаа иргэд болгон хамтдаа оролцсноо гэж итгэж байна. За тэгээд урилгын маань хүлээж авч ирсэнд маш их баярлалаа. Сайхан яриа өрнүүллээ. Тэгээ үзэгчдээс маань бас халуун дотн өөрсдийнхөө бодож байгаа санаа оноогоо ярих бах. Би бас бэлэг сайхан ахыхаа одоо хүснээр бичлэгийг одоо бүтэн ихээр өөрийнх нь хүснээр гар утсанд нь бичүүллээ. Тэгээ та минь бас энэ бүхэнд яриаг сонсоод эргэж дахиж анализ хийгээд магадгүй бид нар бас буруу зуруу ойлголттой явж байвал тэрийг маань бас зөвлөж тусалж хойштын маань бас нэвтрүүлэх дэм тусалаараа гэж хүсье. Баярлалаа танд. Тэгвэл. За.